Сайн уу найзуудаа, би гоё 2 дахь ном унших гэж байгаа. Ийм бүрэн ном байгаа. Хариуцлага гэдэг. Тэгээд доторх нь өөрт оногдсон ажлыг найдвартай хийхийг хэлнэ гэдэг. Ийм зүйлтэй юм байна. За, эртээ өртийн цагт хөөрхөн бяцхан хэрэмний зулцаг ор хураахыг залхуу үрж ээжээсээ гуйж ээжээ та миний орыг хураагаад өгөөч гэсэн чи ээж нь ээж нь хурааж болно л доо. Гэхдээ ээжд нь хийх ажил зөндөө байна. Аяг тавыг угаан шал угаан хог шүртнэ гэд зөндөө их ажил байна гэсэн чи хүүхэд нь би аяг тавыг угааж чадахгүй ч гэсэн өөрөө хоол цагаа хийгээд уучихгээд хоол цагаа хийгээд өөрөө уучихчээ. Тэгсэн чи ээж маань намайг л тижээх гэж ингэж их ажиллаж байгаа. Би ээжтэй яаж тусалдсан бэлээ гэж бодоод байжсэн чи би олохгүй л байна гэд ядаж би өөрөө юмаа хийчих болно гэд ээжтэй туслахыг орхиод шууд өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийчихжээ. Маргааш нь би ээжийнхээ л бодох ёстой гэд өөрийнхөө хэлсэн зүйлээ шууд мартахгүй байлаа. Би ээжтэй туслах ёстой гэж бодоод байжсэн чинь би олчихлаа зүгээр л өөрөө юмаа цэвэрлээд янзлахад л болно. Тэгвэл ээж маань надад баярлна гэд бодов. Тэгээд маргааш нь болоод би өөрөө цайгаа бэлдсэн чи ээж нь миний охин сайн охин шүү. Ээж нь бараг янзлах хэрэггүй болж миний охин хамгийн сайн очоод ороо хураачих. Тэгээд миний охин хоёлаа хамт цайгаа ууя гэд охиндоо хэлчих. Охин за ээж гэд шууд орлогоо гүгээд би одоо ор минь би чам руу очиж вэ шүү. Чамайг хураачаад орхиод ээжтэй гам цайгаа уулаа гэд шууд хураагаал орхиод ээжтэй уучихжээ. За лайк, subscribe дараарай. Баяртай найзуудаа.